Монгол ардын үлгэр долоон бурхан. Гэртээ урдын цагт бурхан тууланд гарч бум дум мөрөгдөг. Төмс тууланд гарч төм бум мөрөгдөг. Жимс тууланд гарч жимс түүжиддэг. 72 настай доён 2 шүдтэй авран тэтгэх сэтгэлтэй адья зайлуул гэж эмгэн амьдран суудаг байж гинэ. Нэгэн өдөр эмгэн зансан ёсоор бурхан дууландаа гарч бум том мөргөөд, төмс дууландаа гарч төм бум мөргөн, жимс дууланд гарч жимс түжидэж байтал хевлийгээр нь атгуулж жижээсэн хөрөөгнэ. Би засаад гартал 7 төмөр өндөг өөрөөсөө гарсан байж гин. Эмгэн нэхэд гайхширч. Хөө эн чинь хүнээс хүүхэд гардаг байтал надаас төмөр өндөг гарав гэж цэрлээд агуй тээж хадаар үдийг нь даруулад орхиж гин. 7 хоногийн дараа эмгэний сэтгэл санаа гэгэлзэж өнөө хөндөгнүүд яага болоо гэж санаа зовн нь нууж иргсэн газараа эргэж очиод гадны завсраар харвал ногоон торгон дээлтэй 7 бяцхан хүү тоглож байхын тэрэ эмгэн нэхэд баярлаж түн буман залбирлын минь ачийг Тэнгэр бурхан сонсож өтөл өндөр насанд минь хөл хучих нуган үрс хайрлжээ химээн бэлгшээж хөвгүүдээ дагуулan гэртээ харж гинэ. Бяцхан хөвгүүд өдрөөр биш цагаар өсөх тул эрийн цэнд хүрхээс нь нортож адья зайлуул эмгэн ийн хэлв. Эр өсч эсхий сунжээ. Ээжийн хөвгүүд эрчил салхийг чөлөөлөх энгүй хүчит баатрууд болж байна. Гэвч ижийн та нарыгаа өхөөрдөөд өнөөг хүртэл нэр өгөөгүй байх юм аа. Тэгэхээр миний хүүхдүүд нэг нэгээрээ орж ирээд ижидээ эрдэм чадлаа хэлнэ үү. Ээж нь та нартаа нэр хайрлаж эрдэм юухт нь харан бишрээ гэж хэлээд эмгэн гэрийнхээ хамарт сууж хөвгүүд нэг нэгээрээ орж иржээ. Эхний хүү орж ирээд ээжээ би төрсөн мөчөөс эхлээд нөвчих өдрийг хүртэл юу харж үтсэн, дуулсан, уншсан, мэдсэн гэд бүх зүйлийг хормын зөрөөгөө санаж чаднаа. Гэхэд ээж нь хүүдээ санаач хүү гэж нэр хайрлав. Удаахгүй орж ирээд харин би уудам дэлхийн өнцөг булан бүрт хэн хаана юу хийж байгааг торлгүй харж чадна. Гэхэд ээж нь түүнийг хараач хүү гэж нэрлэв. 3 дахь хүү. Өө ээж, би таныг бас ахнараа нуруунд дээрээ суулгаад хөлгүй их далайг хөлөг онгоц байхгүй байсан ч гаталж чадна. 7 далай байвч торохгүйгээр туулна. Гэд усч хүү нэрийг авав. Дараачийн хүү. Ээж, харин би үс сэдэж байгаа хулган зурмын уушиг зүрхийг нь өөрт нь ч мэдгэлгүй авч чадна. Гэхэд ээж нь түүнд нуугаач хүү гэж нэр хайрлав. 5 дахь хүү орж ирээд Ээж минь ээ, би найхан хөдлөх тааны толгойгч нарийнаас нарийнхан ийм хүн жижигхэн үсний ширхэгч 800 тохоо зайнаас харуулж чадна шүү дээ. гэхэд харваач хүү гэж ээж нь түүнийг нэрлэв. Түүний дараах хүү. Би тэнгэрээс хонин чиний том гих чинь хад унтахад газар буулгүй шүүрч чадах тэгэхэтэ. Химээгээд шүүрэж хүү нэртэй болов. Хамгийн сүүлийн хүү орж ирээд Би даарвал даавуугаар дулаан байшин барьж эсвэл өвсөөр хонь хийгээд идэж чадна шүү дээ. гэхэд ижийн түнд барьж бүтээдгийн бодоод барайч хүү гэж нэр хайрлав гинэ. Хөвгүүд ижийн хамт аз жаргалаар дүүрэн амьдарч байтал нэгэн өдөр тэдний хаан тулсын цорын ганц гүнж хулгайд алдагдсан тухай цууд харав. Хайртай ганц өхнөө олохын тулд хаан тулсынхаа тэн хагасыг хаан ширээг ирээдүйд залгах эрхийн хамт бэлгэлэхээр амлажээ. Орон улсын өнцөг булан бүрээс эрэлхэг эрс гүнжийн эрэлт гарцгаав. Адья зайлуул эмгэн хөвгүүдээ цуглуулад
Ээжийн инхри өрс минь ээ. Эрдэм чадал төгсвөлээ та нар минь. Их нутаг эзэн хаандаа энэл эрдмээ зориулж ирэлхэг зориг гархан хаан тулсынхаа удмыг залгуулах гоо гүнжийг олж ирвэл ямар вэ? Химэн 7 хүү дуу нэгтээ зөвшөөрч гинэ. Гэвч хаанаас хэрхэн олж авчрах арга ололгүй хэсэг удтал санаач хүү гинт. Хараачихаа. Та уудан дэлхийн өнцөг буланбурт хэн хаан юу хийж байгааг тоолгүй харж чаддаг биш үлээ. Хааны гүнжи хаан байгааг хараад өгөөч. За, энэ дэлхийг эргүүлэн тойруулан харлаа л та. Эндээс бүр 7 цаана хангарч шууны далавчин дор хааны гүнж байна шүү. Ингээд 7 хүү тэр газраас гүнжийг авчрахаар болж ижээдээ өнсөөлж өрөөл югэн сонсоод аян замдаа гарваа. Энэ ахан дүүс явсаар далайн эрэгт тулж ирвэн. Хөлгүй их далайг хэрхэн гатлах талаар бодож сутал санаач хүү ийн өгөөлрөн. Уусчих минь ээ та. Биднийг нуруундаа үрээд хөхөсөн далайг гатлаж чадах босоо. Дэ тэгэлгүй яах вэ? Алив сууцгаачих. Ингээд ах дүүнэр аваад 7 нэг далайг ажирлгүй гатлаваа. Тэнд хааны гүнж хангарч шууны далавчин дор хачин их хайсан байдалтай байхыг үзээд хэрхэн түүнийг авчрах тухай ярилцтал мөн л санаач хүү. Нугаачих минь та. Эрдэм мэдлэг ашиглаад гүнжийг авраач. За ах нар минь намайг хүлээж аваарай. Би Сэмээрхэн явж очиод гүнжиг суйлаад ирье. Химэн хилээд аврах шууны далавчин доороос огтхонч мэдэгдэлгүй нууж аваад буцаж явтал шувуу гинэт олзаа алдснаа мэдээд шууган нисчирээд охиныг шүүрэн тэнгэрөөд цойл нисвэ. Хөвгөө сандралтна. Химээцгээж яах учраа олж ядж байтал санаач хүү. Харваачихаа, харваарай. Та нар бүү санаа зов. Би одоохон хангардыг харваж гүнжийг доош нь булгаж ирье. Химээгээд хараа хурц. Харваач хүү ном сумаа шүүрэн авч хангард руу сум тавьтал сарвууг нь онож аврах шувуу гүнжийг алдаж орхиод нис чадваа. Санаач хүү төргөн гихчин. Хүү шүүрэж ах минь та. Хонин чиний том чулуу буухад газар булгалуу шүүрч чаддаг босоо. Юу гэх юм байх вэ? Надад итэг. Гээд очоод хааны хайртай охиныг газар тунхаас нь урьд нь шүүрч авчээ. Сайн нэг санаа амарсан тэд. Далайн гэрэгт түр амс хийх гэтэл шуурга дэгдэн газар нэлэхдөхвөө. Ядаж байхад өсөө гэдээс хөрчигнүүд байх юм. Барайчхаа. Та таавгаар дулаан байшин барьж өвсөөр хонь чаддаг биш үү? Тайвшир. Юу байх вэ? Надад даав өвс багтал болно. Мэхэн таоныг хэлтэрх юм байна. Маах энэ миний олсон өвсний тасархай. Тэгээд дор нь даавуугаар дулаахан байшин барьж өвсөөр хонь хийж идэж бүгд гэц гарцгаагаад баярлалаа барайчхаа. Баярлалаа. Химээгээд нутгийн зүг жолоо залваа. Ингээд эзэнт гүрнийхээ иргэдэд сайхан мэдээгээ дуулгаж эзэн хааныхаа магнайг тэнээлхэн баясгаж хотол олноороо 7 хүүгээр бахархаж эрдэм чадлыг нь бишрэм магтваа. Чи хаанхын хөвгөд үлээ? Гүй чи ямар мундаг хөвгөд вэ? Тийм ээ. Ястай Яа зайлуулын 7 хүүгээс юм байлаа шүү. Хэмээ магтцгааж гэвэ. Хаанч төрсөн ганц үрийг нь эсэм минь давчирсан эрэлхийг баатарт өгөхөөр амлсан шан харамжаа
хиндэн жоохон өгөхгүй хэмээн сам гардва. 7 хүүгийн 6 нь өөрсдийн эрдэм чадалд эрдэнэ, нэг нь нөгөөгийнхөө дээр гарахаар маргалдаж эхэлцгээжээ. Би байгаагүй бол та нар гүнжийг хаана байгааг олж харж чадахгүй байсан шүү дээ. Хүй. Би байгаагүй бол та нар далай гаталж чадахгүй байсан. Тиймээс хаан ширээ минийх. Хэрэг би үгүйсэн бол та нар хаан гардаас гүнжээ авч чадахгүй байсан. За гүй шүү. Гүнж минийх. Тэгэж ярил би байгаагүй бол шувуу гүнжийг аваад нийсч одох байсан юм шүү дээ. Үгүй дээ. Би явна. Гүнжийг унаж явахад би шүрээгүй бол одоо 9 минут байх уу? Гүй. Хэрвээ би байхгүй бол та бүхэн өсч даарж үлдэх байсан. Шаналлыг би авах ёстой. Гэх мэтчлэн өгс сүрн үзэлцэхэд хаан аргаа барахдаа ухаан тэжийг нь уурж шийдвэрлэж өгөхийг хүсч гинэ. Ээж нь Миний хөвгүүд тус тустай гайхамшигтай эрдмийг төгс эзэмшсэн. Гэхдээ өөрт байгаа бурхны бэлгийг тэр бүр мэддэггүй. Хэрэгтэй цагт нь үр ашгийг гаргаж чаддгүй нь тун тоогүй. Энэ бүхнийг сануулж хэрэгтэй цагт хэрэгтэй үйлдэлийг нь хийлгэж сайн мууг ялган тунгаадаг санаач хүүгээ би онцолж байна. Учир юу хэмээвэл санаач хүү сануулаагүй бол энэ бүх эрдмийн шидийг үзэж инхри хайртай охиныг тань 9 минь давчирч чадахгүй байсан болов. Тиймээс хаанта минь та хишиг юугаа санаач хүүд минь хайрлнаа химээжээ. Гэтэл санаач хөө эзэн хаанд хандна. Ижим нь хэлдэг үнэн. Гэвч бидний эрдэм тус бүртээ гайхамшиг бүтээгтэй бус таны гүнжийг нийлж аварсан билээ. Элбэрч ижим нь хэлээгүй бол энэ бүх гавьяаг бид байгуулахгүй байсан. Тиймээс хаан таних шиг бид цөмөр хүрдүүл захинаа. Мөхөс би зүрхлэн айлтвас хаан тулсын хагсыг авч хайртай гүнжтэй тань гэрлэж хаан суудлын залгамж болох нь бидний чин хүсэл биш тул та өөртөө үлдээн үү? Харин бид үс зүс наас ижил гуурстай 8 цагаан адуу өгнө үү? Химээжээ. Хаанч эд баялаг эрх охиноо үлдээх болсондоо баярлаж хүүгийн хүслийг тэр дорн биелүүлж гин. Гэтэл усынхаа өнцөг булан бүрээс хайгаад яг ижил 7 арай бэрхүү ганц киломер олов гин. Ингээд 7 хүү 7 ижил мордоо өөрсдөө арай их биетэйг нь ижидээ унуулад дэвэн дэвсээр тэнгэрөөд очиж гайхамшигт эрдэм чадлаа ашиглан газар дэлхийн амьд бүхнийг авран нэвэхээр сайн сайхныг түгээж шижгэр амжилтыг нь өрөөхөр шөнийн тэнгэрт түгж шанах долоongод болвоо. Харин элбэрт ижийн төөрч будалсан хүний зөв чигийг олж хүн төрлөختөнг залан чиглүүлэхээр алтан гац од болж амар сайхандаа жаргажээ. Монголчууд 7 бурхан одондоо сүүгээ өргөж алтан гацаар зүгээ баримжаалдаг болсны учир ийм ажээ.